Бидний зүрх бидний шиг жижигхэн зүйлд баярлаж, жижигхэн зүйлд гүнгэлдэг. Төсгөөцсөн чи яах вэ? Өдөхгүй гоё ах болчихноо. Хамаг энерги чинь бардагтай багш нараа уучлаарай. Хүүхдэр цаасан дээр өөрийнхөө үлгэрийн хотыг хичээн байж зурнаа. Бид өөрсдийнхөө зан чанарыг танин мэдэж сэтгэл хөдлөлөө ойлгож сурлаа. Бусдад хэлсэн сөрөг үг тэднийг ч бас шархлуулж болдог гэдгийг ойлголоо. Бид дэвтээ бас өөртөө итгэлтэй байх нь ямар ашиг тустай гэдгийг мэднэ. Бид сэтгэл судлалын хичээлээ тоглоомын аргаар маш сонирхолтойгоор сурлаа. Хүүхдэр цаасан дээр өөрийнхөө үлгэрийн хотыг хичээн байж зурнаа. Бид бусдад айцыг биш амар амгалан мэдрүүлэх болно. Өсвөр насны хүүхдүүд бидний хувьд үерхэл гэдэг нь анхаарал татсан зүйл байдаг. Гэр бүл багш нартаа ингээд үерхлээ зөвөр ойлгохыг хүсдэг. Эрүүл зөв үерхэл нь өөрийгөө ойлгож, бусдыг хайрлаж, хүндлэхэд сургадаг. Харин буруу үерхэл нь бидний суралцах үйл явцад сөргөөр нөлөөлдөг тул бид нар ухаалгаар хандах хэрэгтэй. Цоноо Эрдэнэ болгон ерхий боловсролын сургуулийн сэтгэл судлалын Harmony клубийнхан байна. За манайх 2025 оны 2 сарын 4-өөс эхлээд үйл ажиллагаагаа одоо хүртэл явуулсаар байгаа. За 2 сарын 14-нд Валентины баяраар Crash Box-ыг зохион байгуулж соёлын төвд бүжиг зохиогоод тэн дээрээ Crash Box-оо задлсан байгаа. За бас 3 сарын 8-нд сургуулийнхаа бүх эмэгтэй багш ажилчдаа өөрсдийнхөө гараа сэтгэлийн үгээ бичээд шүлэг зохиогоод бас хөөрхөн стейж хэр хийгээд нэгээр нь бүх багш ажилчдаа бас өгсөн байгаа. За хавар болохоор бид нэр яг клубийнхнаараа уулзаад голын тишээ бас хөөрхөн мөнгөө нийлүүлж агаад зугаалсан. Тэгээд одоо хичээл эхэлснээс хойш үйл ажиллагаагаа явуулах гээд одоо ингээд 5 өдрийн сургалтынхаа дунд нь явж байна. Баярлалаа. Та бүхэн манай клуб нэгдээрээ. Бид сургуультай эрэг хүнийг түгээхэд бэлэн боллоо. Бид сургуулийн хамгийн